За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх хэрэг зөрчигдөж байгаа мэдээллийг хүргэж байна. За Монгол улсад нийтдээ 109 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 90 мянган хөдөлмөр эрхлэлтийн насных байна. Гэвч тэдний 15 мянга буюу 16 орчим хувь нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн тооцоолол гарчээ. За энэ оныг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор Улаанбаатар хотод туршилтаар хөдөлмөрт бэлтгэх цогц үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн байна. За энэ хүрээндээ 300 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэжээ. Иргэн Түмэн жаргал 2008 онд автосолд орж баруун хөл бүдүүн гуйны тайралт хийлгэж зовлмаар тулгуур эрхний бэрхшээлтэй болжээ. За түүнээс хойш ажилд орох хүсэлтээр олон газар очсон ч түүнийг аваагүй байна. Ах нь одоо зөндөө ажил сурал эрхлээ бас нийгэмд зохисоод амьдрийгээд өндөө явсан. Үнэхээр олон байгууллагаар очсон, олон юунд агад бүгэлж үтсэн. Тэгэхээр ирээсэл араас чи яриа гэл тэгэл болт юм байл. Авдгүй байл ахын дөө. Ахын зөндөө олон байгууллагууд очиж үтсэн. Тэгэхээр үнэхээр авдгүй юм байлээ. Зарим Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 250 ажилтнтайгаас 24 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. За үүнд тулгуур эрхтэн, хараа эрхтэн тогтолцооны бэрхшээлтэй иргэд дийлэнх багтдаг байна. Одоо хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж гэх юм бол бусадтай л адилхан. За ер нь бол нэг тийм илүү одоо нэг тусгаалan харж үзүүлээд те ингэдэг юм байхгүй бусад ажилтнуудын адил одоо нэг ур чадвараа дүгнүүлэл ажилдаг. Түүнээс биш одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй юм чинь гээд бид нэг арай хөнгөн одоо нэг байдаг ч юм уу тийм юм байдаггүй шүү дээ. Ерөөсөө тэгэхээр бүгдээрээ л энгийн хүмүүстэй адилхан одоо сурч мэдэж боловсрсан бол бусадтайгаа адилхан л ажилдаг гэж боддог. Хөдөлмөр бэлтгэх гэдгээр өмнө нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол хөдөлмөр бэлтгэх юм байдаггүйсэн. Шууд л одоо нөгөө иргэд бол ажил хайгаал яваад байдаг гэсэн л хөдөлмөрөөрөө тэгвэл бэлтгэхдээ юу хийх вэ гэхээр тэдэнд ахын сургалтын заана, технологийн сургалтын заана, зөөлөн ур чадварын сургалтын заана. Тэгээд яг ямар ажлын байр дээрийг юу хийх гээд байгаа, ямар чадамж бий болох гээд байгаа гэдэг талаараа тэр сургалтуудаараа явна. Нөгөө талдаа ажил олгогчтой хандлагыг ойлгох бас мэдээлүүд нь давхар ингэж явснаар нөгөө доктортой хөдөлмөр эрхлэлтийг бий болох гээд байгаа зорилго багтах. Яг оюуны бэрхшээлтэй хүмүүсээр бол ажил хийлгээд ингээд сургацсан байж байна. Тэр хүн тухайн хүн одоо юу хийх ёстой юм бэ гэдгийг бүр ягштал ингээд ойлгуулад хийлгүүлээд датуулсан учраас тэр хүн бүр ингээд одоо юу гэдгийг тэдний бол үнэхээр ингээд зүрхэн ингээд баг хайлж илээ л дээ ингээд одоо эдгээр ажилласаа хоцордгоо тасалдгоо тий хаяа нэг үнэхээр хүндэтгэл шалтгаан үнэхээр ингээд ховор гарах юм бол бид нар тэр эдрийг ойлгодог тий тэгээ ажилласаа ерөөсөө одоо юу гэдгийг залхахдаг ч юм уу гардаг ч юм уу ямар ч тийм байдал үүсвэдгүү тэгэхээр энэ бол ажлын байрны тохируулга гэдэг бол хандлага ойлголттой бол маш чухал юм байна гэдгийг бол энэ контентор бол ярьж исэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэхдээ халамжийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөдөлмөрөө нөхөн сэргээлтийн үйлчилгээ, хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр ажиллах дэмжлэг үзүүлэх гэсэн 3 чиглэлээр бэлтгэжээ. Ажлын байрны тохируулгыг 3 сарын хугацаанд хийсний дараа өнөөдөр ажил олгогч болон иргэдийг нээлттэй уулзуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна.